Өнөөдөр генийн дэлгүүрийн хувийн уншлага хий гэж утсан. Нэг л хийгдэхгүй юм шиг байна. Зүгээр ингээд чөлөөт сэдв ярих гэж бодлоо. Сүүлийн жил гарсан юм уу та. Ингээ маш гинт одоо хэвийн амьдарч явж байснасаа шал өөр зүг рүү чиглээд тэгээ энэ чиглэл рүү гүн ороод маш олон зүйлийг ингэж судлаад бүр ханаасаа л бүр ингээл ирж хайгаал олж мэдмээр санагтаад тэг маш их суралцаж явж байна. Бараг хэдэн сая төгрөгийн сургалтанд суугаад байгаа юм бэ. Тэгээ яг ингээд сургалтанд суугаа явж хахад за шинэ мэдлгүүдийг бол ингээ өөрийн ирэхгүй гоё сонсоод ингээ хумсарт хэлэгдээд бүр аюу гоё мэдрэмж авч явж байгаад за яг тухайн хүнээс ингээд сургалтаа дуусгасны дараа дахиад ингээд өөр багш руу тий дахиад шинэ мэдлэг дахиад энэ зүйлийг судлаач гэх бүр цаанаасаа ингээд өөр зүйл рүү тэмүүлээд ингээд яваад байдаг. Тэгээд сургалтанд сууж байхдаа яг ингээд өөрт маш гоё санагдсан мэдрэмж гол зүйлүүдээ би ер нь бол бас бичиж тэмдэглээд явдаг. Тэгээд тэмдэглэсэн сургалтынхаа дэвтрээс ингээд хамаагүй одоо бүх сургалтынхаа хэсгээс ингээд гоё уншаад явъя. Сонсож явах явцдаа бас давхар ингээд төвлөрлөө өөрийнхөө энэ зүрх сэтгэл дотоод энэ юун дээрээ төвлөрүүлээд гоё сонсорой. За энэ хэзээний сургалт юм бэ? 25 оны 10 сарын 28 гэж байна. За эхний хичээл байна. Тухтай бүсээсээ гарах шин зүйл рүү орох хэрэгтэй. Хүний сүнсний хүрэх чадвар бол хязгааргүй байдаг. Төсөөлөн бодох чадвар, мэдрэх, эмпат бол хүний сүнсний үйлдэл байдаг. Мэдрэмж хоёр төрөл бий. Эгоны буюу эзэн биеийн үйлдэл гэж. Сүнсний мэдрэмж нөгөө хүнээ мэдрэх мэдрэмж. Надад ингэж хандж байна, ийм мэдрэмж төрж байна гэх мэт нь эзэн биеийн өөрийн сэтгэл хөдлөл байдаг. Нөгөө хүнээ дотроос нь харж таних нь бол сүнсний мэдрэмж байдаг. Сүнсний мэдрэмж хэмжээс хөндлөн явдаг бол өөрийн мэдрэмжээс хальж гардаг. Сүнсээ дагах нь бол тэнгэр үзэл. За өвдөлт бол сургалт юм аа. Эзэн биеийн дээр бол өвдөлт суудаг. Сүнсэн дээр бол хүний дотоод хүүхэд бол оршиж идэг. Илүү баяр хөөр голчилдог. За оюун санааны хувьд хор байх юм бол энэ нь шүүмжлэл, өгөөсгөл, буруутгал гэх зэргээр илэрнэ. Хорыг хэрхэн тайлах вэ гэвэл сүнсэн бие түүн лөө орж анхны их усүр хаанаас анх ирж юмсар болоод суучваа гэдгийг ухаж ойлгох үед олдноо. За дурсамж бол эзэн биенээс орж ирж өвдөлт өгдөг. Бодол итгэл үнэмшлээс суурьтай гардаг. Өөрөө өөртөө үнэн байснаар сүнс илүү хүчтэй байдаг. Бодлын алдаануудыг сүнс цэвэрлэж явдаг. Хэлсэн хүний ухамсар нь өвдөлтийг тайлж чаддаг. Эмэгтэй хүн ярьж байхдаа учрыг нь илүү тайлж чаддаг. За энэ дээр ер нь илүү дэлгэрэнгүй тайлбарлаад явъя. Гэмээр санагдчихлаа. Одоо энэ дээр жишээлбэл ингээд өөрөө өөртөө үнэнч байснаар сүнс хүчтэй байдгаа гэдэг чинь. Энэ бол ерөөсөө яг итгэлийн тухай ярьж байна те. Хүн ер нь өөрөө өөртөө итгэх сул үед тийм маш сул дорой байдаг. Энэ итгэх итгэлээ ер нь хэрхэн нэмэх юм бэ гэвэл өөрийнхөө үн цэнийг мэдэх хэрэгтэй. Өөрийнхөө үн цэнийг олж мэдснээр илүү дотоод хүч, тэр хүний сүнслэг хүч одоо бадарч асч идэг. За бодлын алдаануудыг сүнс цэвэрлэж байдаг. Тэгэхээр бодол болгон ерөөсөө хүний яг таны өөрийн чинь бодол бол бас биш ээ. Бодлыг зүгээр ер нь бол хүн тодорхой хэмжээндээр төвлөрч бясалгал хийж сурах хэрэгтэй. Бясалгал хийж суuna гэхээр бас удаан хугацаагаар нэг дарамттай байдлаар ер нь ямар ч юмыг дарамттай байдлаар хүн ерөөсөө хийгээд хэрэггүй. Өөрт хамгийн хөнгөн, хамгийн амар хялбар таатай байдлаар л сэтгэж хийх хэрэгтэй. Заавал тэгж хийнэ гэсэн тийм юм байхгүй. За тэгэхээр бодлоо намжаа гэвэл хэсгийн хугацаанд нүдэн анж чимээгүй суухад
бодлууд орж ирнэ. Гол нь тэр бодол руу ингээл уусаал гүн яваад орох хэрэггүй. Ийм бодлууд орж ирж байгаа юм байна гээл өнгөрөөгөөд авах хэрэгтэй. Ингэснээр тэр бодлууд ер нь бол ингээд цөөрөд ирдэг яванда. Яванда гэдэг агагийн гол нь хүн ер нь ямар ч юмыг маш тууштай хийх хэрэгтэй. Тууштай хийснээр хүн үр дүнийг мэдэрдэг. За тэгж одоо бодлоо намжаагаад ирэнгүүт хүн ер нь бол мэдрэмж айгу өндөр болоод ирдэг. За мэдрэмж өндөр болгоод ирэнгүүт ингээд бас ингээд орж ирж байгаа бодлууд чинь анагахдахын тулд орж ирж байгаа бодлууд байдаг. Тэгэхээр тэр бодлууд ингээд яагаад анх үүсчүү? Яагаад тийм мэдрэмжүүд надад төрчүү? Би анханасаа тэрийг өөртөө маш сүрэг сэтгэл хөдлөл өндөртэй байдлаар үүсгээд бодчихоо. За аль эсвэл би жоохон байхдаа илүү эмзэгхээр мэдэрчүү гэд маш олон талаас нь бодох хэрэгтэй. Ер нь явж одоо ингээд зөндөө олон сургалтуудад суугаад нэг ижилхэн зүйлийг би бол ингээд олж ухаарч таньж мэдээд байна. Энэ нь болохоор хүн ингээд багадаа авсан тэр нэг сэтгэл зүйн зүйлүүдийг л олж таниад тайлж чөлөөлөх хэрэгтэй. Тайлж чөлөөлнө гэдэг байгаа нь ерөөсөн хүний сэтгэлд ингээд ямар нэгэн энергийн гүн бөөгнөрл үүсчихдээ юм байна. Тэгэхээр тэр энергийг одоо суллах хэрэгтэй л гэсэн үг. За хэрхэн суллах вэ гэхээр яг тухайн үедээ яваад очиж байгаа хэрэгтэй. Одоо жишээлбэл би нэг бага насндаа надад мэдрэгдчихсэн маш хэцүү мэдрэмжээр одоо яг тохиолдож байгаа юм шиг тэр мэдрэмжийг мэдрэх хэрэгтэй. Яг энэ насн дээрээ би тухайн үйл явдал болвол яаж хандах уу гэдэг талаас нь харах хэрэгтэй гэсэн үг. За цааш явъя. Энд айгуу гоё юм гарч ирж байна. Эмэгтэй хүн ярьж байхдаа учрыг нь тайлж чаддгаа гэд. Хүн бас ингээ ганцаараа ингээд юмыг бодоод л байвал бас ер нь бол харах өнцөг нэг талаас дутдаг. Нөгөө талаас хүн ингээд шал өөр хүнд те өөрөөсөө гадна өөр хүнд надад нэг ийм тохиолдод байна гэд ярих үед амнаас гарах үед тэнд тэр үйл явдал тархинд ингэж боловсруулагдчихэдэг. За энэ үйл явдлыг би найздаа ингэж хэлж чинь. Энэ үйл явдлаас энэ надад миний энэ сэтгэл хөдлөлийг ингэж эмзэг болгож надад ийм хүн туссан гэж хэлж байхдаа хүн өөрөө тархиндаа ингэсэн биш үү? Би өөрөө энийг ингэсэн биш үү гэж тайлж идэг. Тэгэхээр ер нь бол хүнд ингэж ярьж тайлах хэрэгтэй. Хэрвээ ярих одоо дургу бол хүн өөрөө ингэ тархиндаа ухамсарлах хэрэгтэй байхгүй олон талаас нь бодож. Энэ нэг талаас нь ийм юм байна. Нөгөө талаас нь тэгвэл ийм юм байна. Хэрвээ энэ үйл явдал болоогүй байсан бол яах вэ? Болсноороо надад ямар үр дүнг өгөв? Би эндээс юуг ухаарав гэд маш олон талаас нь тайлж бодох хэрэгтэй юм билээ. За ямар ч зүйлийг хүлээн зөвшөөрөө гэж байна. За энэ дээр жишээ дурдах юм бол за өнөөдөр бас нэг болсон ухаарл. Гэтэ өөр хүн дээр тэр яасан бэ гэхээр тэр хүн маань ингээд бусдын алдааг ингээд хүлээн зөвшөөрч чаддаг байхгүй юу? Айгу шүүмжилдэг. Тэр хүний тэр нь юм байна. Тэр нь надад таалагдахгүй байна гэдэг ийм зантай. Тэгээ яг тэр гарч ирээд байна уу гэсэн чинь тэр хүн өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрч чадахгүй байхгүй юу? Өөрийнхөө бүх алдааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болохоор бусдын алдааг ингэж өнтөглөж хараад байдаг гэсэн үг. Тэгэхээр энийг яаж одоо хүн ингэж тайлсан бэ гэхээр бясалгал хийж өөрийнхөө тэр анх ямар мэдрэмжүүд авсан тэр мэдрэмж руугаа гүн орж иж өөрөө тайлдаг. Ер нь бүх юм өөрөөс эхэлтэй байдаг шүү. За цааш явъя. Өвдөлтийг дотроос л тайлна. Тий. Энэ бол ерөөсөө л хүн өөрлөгөө л орох хэрэгтэй. Сайн хэлсэн санаа байна. Бидний сүнсэн бие бол анхдагчаа. Дагалдан гүйцэлдүүлэгч нь бол оюун ухаан. Өөрийгөө зэмлээд хэрэггүй. Тий хүн ер нь бол өөрийгөө хизээд буруутгаж, зэмлэж, өөлж, гоочлох хэрэггүй юм билээ. Яагаад тэгээд юм гэдгийг айгуу сайн бодоод тайлах хэрэгтэй юм билээ. Бүх зүйлс болох цаг хугацаанд л болдгоо. Тий юм бүхэн өөр ингэсэн цаг хугацаатай байдаг. Одоо жишээлбэл ингээл би нэг хүнд за энийг ойлгуулчих юмсан гэл амар махраал тэр хүн тухайн зүйлийн талаар сонсох хүсэлгүй байхад нь ингээл энийг ойлгоч очие гэл
хэлээд байх нь бас тэр хүний цаг нь болоогүй ч байж болох байхгүй юу. За өөрийгөө happy болгохын тулд гэрлийн хуулийн дагуу өгөх тусам илүү тэнгэрлэг оршдгоо. За энэ бол ерөөсөө одоо манай дэлхийн за улс болгон тий өөр ингэсэн хуультай байдаг шиг ертөнцийн хууль гэж бас байдаг. Тэгэхээр хүн эхлээд бусдыг ойлгох хэрэгтэй, эхлээд бусдад өгөх хэрэгтэй. Тэгжээч одоо таны савд илүү гоё зүйлүүд орж ирдэг шүү гэдэг санаа цаана явж байгаа. За өөрийнхөө сүүлртэй талыг хүлээн зөвшөөрөө. За энэ бас л түрүүний нөгөө санаанууд ерөөсөө л өөрлөгөө орж анханасаа ямар сүүдрүүдийг ямар сөрөг мэдрэмжүүдийг авцیں۔ Тэр нь лугаал гүн ор өөрийнхөө сул талуудыг битгий шүүмжил хүлээн зөвшөөрч хүн төгс биш учраас маш олон төрлийн сул талтай байж болох байхгүй юу. Тэгээ юу гэж тэрийг сайжруулж болно. Тийм байсан ч болно. За гэрэл буюу сүнсэн дээр чиглэл нь байдаг. А сүүдэртэй талд хүч нь байдаг. Тэгээ сүүдэртэй талаа хүн олон харчих юм бол тэр нь илүү харин хүч болдог байхгүй юу. Сүнс бол оршихуй мөн чанараар гэрэл юм аа. За энэ яагаад гэрэл гээд байна вэ гэхээр сүнс бол оршихуйд за жишээлбэл хүн дээр ярих юм бол хүн ингээд өөрийнхөө сүнсний тэр сүнслэг чанар, өөрийнхөө мөн чанар, дотоод тэр гэрэл, тэр сайн чанаруудаа нээчих юм бол ер нь бол гэрэлтж ирдэг. За гэрэл гэдэг өөрөө одоо харанхуй байж гэж бид нар өөрөө гэрлийг таньж олж харж байгаа. Тэрэн дээр гэрэл харанхуй буюу гэдэг юмны бас эсрэг сүрэг давуу сул гэд юм бүхэн хоёр талтай байдаг. За тэгээд өөрийнхөө очийг олчих юм бол ингээд бусдад гоё, эерэг байж, бусдын одоо сүрэг мэдрэмжүүдийг гэх юм уу, тэр хэцүү зүйлүүдийг ингэж туулахад нь бас туслах гэдэг чанараараа бас гэрэл байж болно. За цаашаа сүнсэн биений мэдрэмж бол маш дээр уудамд байдгаа. Яг одоогийн амар амгаланд байдгаа. Сүнсний үлээ тэнгэр болох. За одоогийн амар амгалан гэдэг нь ер нь бол одоо цагтаа оршихыг хэлээд байгаа. Хүн үргэлж нөгөө өнгөрсөн болон ирээдүйн рүү ингэж санаа зовниж одоо амгалан төлөвтэй байдаггүй юм байна л та. Тэгэхээр яг одоо ингээд цагийн бүх зүйл гоё сайхныг мэдэрч одоо яарахгүй, зовхгүй тэр сүрэг мэдрэмжүүдийг алга болгож яг одоо цагийнхаа ингээд бүх зүйл төгс сайхан тий гоё юунд ч санаа зовох хэрэггүй, яах хэрэггүй гэсэн тэр нэг зүйлийг бариад авсан байх тас яг дотроосоо ингээд маш гоё мэдрэмжийг авт юм билээ. Би юунд яарах юм? Тэр цаг нь ирэхээр болно тий. Тэр нь бол яг одоо цаг дээр орших тэр төлөвийг бариад авсан багт хүнд ингээд маш гоё мэдрэмжийг өгд юм байлээ. Гол нь яг би одоо цагтаа яагаад оршиж чадахгүй байна гэдгийг л тайлахын тулд өөрлөгөө бас л орох хэрэгтэй. За цааш явъя. За 25 оны 10 сарын 29-ний хичээл байна. За сүнсний мэдрэмжийг сонсох хэрэгтэй. Мэдрэмжийг тэмтэрч барьж авахыг үнэн буюу ухамсар гэдгээ гэж байна. Эзэн бие бол эго буюу бодол, оюун ухаан, сэтгэлийн өнгөц хэсэг. Эзэн биеэс сэтгэл хөдлөл үүсдэг. Баярлах, уурлах гэх мэдрэмжүүд эзэн биеэс төрдөг. А сүнсэн бие болохоор яагаад энэ хүн ингэж хэлв гэсэн цаад мэдрэмжийг нь мэдрэх бол илүү сүнсэн бие дээрээ оршиж байгаа. Үлдлээ гэсэн байна. Надад одоо юу мэдрэгдэж байна? Яг одоо би ямар мэдрэмжтэй байна гэдэг бол эзэн бие.
Тэр гүнд нь байгаа мэдрэмжийг мэдрэх нь бол сүнсэн бие гэсэн байна шүү. Өвдөлтийг мэдрэмжээс гарч мэдрэх, өвдөлтийн дотроос үнэн илрүүлэх. Танд өвдөлт ямар нэгэн юм нэг зүйлээс өвдөлт мэдэрч байгаа бол тэр цаад доторх тэр гүнд нь ямар шарах вэ гэдгийг бож илрүүлэх хэрэгтэй гэсэн байна. Бас хэд сүнсэн бие дээр төвлөрвөл хийж бүтээж чадахгүй учраас ер нь арга билгийг хослуулах тэнцвэр маш чухал гэсэн байна. Сүнс бол бусдыг ойлгох мэдрэмж юм аа. Сүнсэн бие бол бүх хорвоо ертөнцийн тэр хүмүүсийг мэдрэх мэдрэмжээ гэж байна. За энд бас нэг даалгавар өгсөн байна. 7 өдрийн турш хэнийгч бусдыг юу ч шүүхгүйгээр сонсох даалгавар байна. За энийг бас та нар хэрэгжүүлээд үзээрэй. 7 өдрийн хугацаанд те. Юу ч шүүхгүйгээр сонсоод үзээрэй. Тэр үедээ өөрийгөө бас ажиглаарай. Юу мэдэрч байна? Өмнө нь яаж исэн байна? Шүүхгүйгээр сонссон чинь яаж юм гэд те. За бусдын бодлыг бусдад үлдээгээ талархаа гэсэн байна. Өөртөө буу тусгаж тийг хүн дээр хүлээж аваа гэсэн байна. Өнөөрэ сүүлд би бас нэг ажигласан энэ хитрхи зөөлөн юм хүмүүс бас их юмыг хүн дээр хүлээж авах хил хязгаарыг тодорхой хэмжээнд ярихгүй байх тийм талын юмнууд их ажиглагддаг зөөлөн хүмүүс. Сүнсэн бие эзэн биеийг үргэлж хайрладаг гэж байна. За онгод тэгэхээр дотоод хүч сэрж байгаа нь онгод юм гэсэн байна. За харсан даасан тэнгэр яс цусны л нэг их үсвэрвэ. Эзэн бие дээрээ хэрэгтэй хэрэггүй маш олон ихтгэл үнэмшил авсан үед төмрөл үүсэх, унах үе байдаг. Хэрэгтэй хэрэггүй ихтгэл үнэмшлүүд, худал ихтгэл үнэмшлүүд маш их суусан байт юм билээ. Ер нь бол хүнд. Сүнсний тэлэлтийг мэдлэгээр хийдэггүй, мэдрэмж рүүгээ ороо гэж байна. Сав цэвэр болоход сүнс дэлнэ гэж. За энэ бас маш чухал ойлголт шүү дээ. Хүний сав гэдэг бол сав гэдэг нь болохоор ерөөсөө хүний өөрийн одоо энэ доторх нөөц тэрийг хэлээд байгаа. Бас энэ хэрэгтэй хэрэггүй ихтгэл үнэмшлүүд, айцсууд юу байдیں۔ Тэ миний дотор ер нь юу байна гэл хүн ер нь өөрлөгөө маш гүн төвлөрөх хэрэгтэй. Тэгж ухаад одоо хэрэгтэйг нь ялгаад хэрэггүйг нь хаяад чөлөөлөөд тэгж цэвэрлэж явах хэрэгтэй юм бэ. Билээ? Тэгж цэвэрлснээр эргээд танд одоо маш гой шинэ мэдлгүүд юм уу те хүлээж авах тэр нөхцөл нь бүрддэг юм байлаа шүү. Бас хүний сав цэвэрхэн байснаар өшөө илүү бас гоё энерги шин зүйлүүдийг хүлээж авдаг юм шиг санагдсан. Тэг ингээ маш олон зүйлүүдийг сонсоод судлаад тахт хамгийн эцсийн зүйл нь ерөөсөө хүн өөрийгөө ангаах, өөрлөгөө орох, миний дотор эхлээд юу байна гэдгийг л маш сайн ухах хэрэгтэй юм билээ шүү. Түүнээс одоо бид нар бол ингээ нийгмээс ингээ маш олон мэдээллийг аваад баг биднээс сав бол үнэндээ дүүрсэн байгаа. Дүүрсэн байгаа болохоор эхлээд энэ савыг ингэж сайхан суллах хэрэгтэй. Тэгээ бие махбод ярих юм бол бидний бие махбод үнэхээр ингээд чангарсан байгаа. Тийм болохоор ингээд бие махбодоо сайхан суллаж ингэж
сунгаж тий оюун зөөлөн болгох хэрэгтэй шүү. За өнөөдрийн чөлөөт яриа нэг иймэрхүү байлаа. Дөнгөж ихний нэг 2 3 утсыг л уншаад цааш нь бас дэлгэрүүлээд нэмэлт юм яриа авчлаа. Цаашаа зөндөө хичээл байна. Би ихтэй ер нь бодд юм бас цаг нь болохоор бүх авсан сургалтуудаа ямар үн цэнээр болоод авчуу тий. Энэ сургалтаасаа бас юу ойлгох уу? Мэдээж миний сургалтаас авсан бүхэн миний тарих оюун дотор байгаа. Тэрийгээ бас гоё дүгнээд би бол өөрөө ингэж багасаа юмыг ингэж маш ингэж удаан бичиж тэгээ бичсэн зүйлээ илүү ойлгож тэгээ ярьж ийж бас ингэж надад илүү тогтдог тийм хүүхэд байсан. Тэгээ тэр арга барилаараа ингэж бас гоё бичиж тэмдэглэж илүү бусдад ярьж түгэх их дуртай. За тэгээ дараа нь бас гоё чөлөөт сэдв ярмаар санагдсан үедээ ярина баяртай.